тохиолж Насагдоржин Батамжовын удамжаар өгүүлгийг жүжигчин Ган Саваг уншина. Сайхан удамжуруудаад алхаж явах сайхан сүүлчийн буудал дээрх тасалбар түгээгч бүдүүн авгаа шиг огтын үн цэнэгүүгээр алхаж явна. Үн цэнэгүү амьдралаа мэдснээс хойш одоо яах ч хүлээ дээ? Гэхдээ ер нь яахаараа ингэж тэнэг хүн шиг тэнүүчилж явах гэж. Жаахан ч гэсэн утга учиртай амьдрий л та. Би үн цэнтэй хүн. Тийм ээ? Тийм ээ. Тийм ээ. Тийм шүү дээ би. Та нар навшнууд л мэдэхгүй болохоос биш. Би үн цэнтэй хүн. Яах вэ? Би та нарт мэдрүүлээд өгнө. Яа. Эхлээд жаахан мэдх юмсан. Лавг, пүрв. За тоолоод яах. Гэхдээ өнөөдөр чинь 5 гараг биш үү? Дахиад нөгөө газараа очиж бор гэдсээ божиглох юм. Миний үнц нь ердөө л энэ. Энэ мөр шаар чинь яасан мухаарч байна. Хөөе! Гүй бүр хүн зодох сэтлийг, гүй бүр цусничтэй толох сэтлийг яасан их төрүүлж байна. Хөөе! Чиний бүх юм машаарта. Чиний бүх юм жаахан бүр өчөөхөндөө дэш гэрэл алга сонсож ийн үү чи? Хөөе! Би тэр мэдрэмжийг ямар их хүлээж байна. Хөөрхий. Годомжнаас тамхины иш түүж байх шүү. Гэхдээ нэгэнт амьдрал нь дуусч байгаа бол өөр ингэсэн юм юу ч алга. Гэхдээ хижээл насны эр хүн ингэж ямааргүй үстэй. Тэр хараа сагал самбайгийн жирвээсэн цэмцгэр. Гэхдээ цамцныхын зах нь ямар ч хэр тоосгүй. Дээрээс нь өмд хөрмөн толиисэн эндүүдэлтэй байна. Гэхдээ энэ чи үн цэн үстэй. Та хэлтэй. Яг ийм л нөхөр миний бай. Хүний аим гэдэг гадна төрхөөрөө хэмжигддэг байх ёстой. Тэгэхээр энэ лав биш ээ. Биш. Яах вэ? Гэхдээ энэ мөгийн төлөөнөөс би насан туршдаа шоронд суугалж байна уу? Утга төгөлдөр биш ч гэлээ. Миний үзэл санааны хувь тохирохгүй байна. Тохирохгүй байна. Би цагийн сайханд хүний дээд явсан юм шүү. Нэрэ. Одоо л арчаагаа алдчихад байгаа болохоос би хүний дээд явсан юм аа. Би дээд нь явсан юм. Би
Би хүний дээд явсан юм шүү дээ. Нэмэргүй юм байна. Ямар ч нэмэргүй юм байна. Ерөөсөө энэ амьтныг нухчих юм. Харин яаж нухах вэ? Надаас би ирэх үү? Гэхдээ дээрээс нь тэр торон дотроо юу ч нууж авч яваа юм блэ? Худах ч юм уу? Төмөр ч юм уу? Юмыг яаж мэдх юм бэ? Мэдээж ин зэвхий царайт ямар нэг юм нууж л байж таараа. Магадгүй ингэрийн халаасанда жижигхэн тонгорох хийчихсэн. Гэхдээ би тэгтэн гүйжчод сөв гэхэд үн цэнэ алдчих юм байна. Болохгүй. Болохгүй. Ингэж нохоон өхлөр өгөхгүй юм шүү. Ерөөсөө ингэ хутгатай болсон нь дээр юм байна. Гэхдээ бүр буутаа бол илүү амар шүү дээ. Ганцхан гох дараад паан. Хөдөлгөөнгөө. Эхлээд би захирлаа. Дараа нь хилцсийн даргаыг. Дараа нь эхнэрийнхээ паан явуулч. Миний амьдралыг там болгосон хүн болгоноос би өшөөгөн авахлна. Үг хэлэх сөхөөгүй пан 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 пан. Тэгээд дуусаа. Бүх зүйл ийм амархан байсан юм гэж үү? Үгүй ээ. Би дараа нь шүүхийн дор олны чиглэсэн хуруунд дор энэ чи ямар ч үнцэнд байхгүй юм байна. Надад өөрийгөө бусдаар өндүүлэх ямар ч боломж байхгүй мó? Байхгүй гэж үү? Үгүй яагаад та нар миний өмнөөс шийдвэр гаргаж, миний өмнөөс миний хүссэн амьдралаар амьдрах ёстой юм бэ? Яагаад би өөрөө шийдвэр гаргаж болохгүй гэж? Тэгэж ярихгүй. Би хүн болгоныг алмаар болохоор тийм аллах юм. Хэрвээ хүнийхэн амийг хороох амархан байсан бол дээрээс нь бууны гохон дээрх хуруу минь чичрэхгүй байсан бол миний өдий хүртэл амьдрсан амьдралын минь үнц нь тэр болох байлаа. Тэгэхээр буу болох хэрэгтэй. Ханаас болох вэ? Яаж болох вэ? Нэг сумтай биш ээ. Бүхэл бүтэн дайц сумтай. Өстөн бүхэн миний хийсэн аллахыг алмаа харж насан туршдаа ярьж гайхаж шагшиж явахаар тийм л аллахыг би хийх ёстой. За үз. Буу ханаас болох вэ? Буу. Халаасанд 3 зоос өрөхгүй. Дээрээс нь гэртээ очиод өмөх мах зүсэн талхаа зараад ямар 2 зоос олголтой нь шүү дээ. Яах вэ биз? Энд ч харин дажгүй хүн байх чинь. Ганц 2 шарзаар дайлъя гэвэл татгалцахгүй л хүүхэн байна. Гэхдээ би анхнуудтай зуралдаг хүн биш л дээ. За болоо. Эний гар зүгэнд сайндаа л хэдхэн зоос байгаа. Иймхэн юмны төлөө үрэх ам биш үсттэй. Яг энэ мөчөд цаг дагийн дууд тохио бүхий машин хажуугаар өнгөрөхөд тэр зог туссан юм. Эднэр л дутаж гиндэ болон тойруудаад хоолойг нь богоод нухацдаг газар. За байц. Буц. 15 зоос, сум 5 зоос. Гэхдээ энэ хүүхний халаасанд яг 5 зоос байсан байж таараа. Нош гэж. Өнөөдөр чи яачсан заяа байжсан өдөр вэ?
Өдрийн талыг ингэж барах гэж. Гэхдээ л сайхан өдөр. Сайхан. Хараал идсэн бүхнээс ангид байх чинь ямар сайхан юм бэ? Мэдээж энэ өдрийг Бурхан надад ямар нэгэн үйлийг бүтээгээсэ гэж бэлгэлсэн байж таараа. Тэгээд хинээс айсан? Юунаас? Хийл да. Тийм штэ хийсэн дээр. Мөн гордвоо. Чам шиг муу захирлаас халагдах хөрөгдөл аваад. Хэлтсийн даргын тавалсан харцаар үдүүлээд эхнэрийнхэн өмнө арчаагаан алддаг цаг одоо өнгөрсөн. Та нар ямар үн цэнтэй хүн энэ амьдралыг чинь чимэж байсныг удахгүй ойлгоно. Удахгүй. Тун удахгүй. Боо ханаас олохгүй. Ядж жагаад өмнөх зээлийн 68 зоос. Тэгвэл дээрээс нь 8хан зоостой. Яах вэ? Хөөрхи. Халаасанд минь бууж. Заавэц. Энний нэгээр нь тас хийсэн дуугаар нойр үүднээс хөөгдөөд тэр өөрийн танил ертөнцдөө эргэж ирсэн юм да.